яг одоо энэ спортоор хичээлээд би ч одоо олон улсын хэмжээний мастер болтлоо явлаа. Дэлхийн аваргад нэг орлоо, Азийн наадамд орлоо. Тэгээ энэ болгон амжилтууд гарах чинь энэ орон сууцны асуудал маш өндөр байсан. Тэгээд энэ дээр чи хөлгөө ингээд туслаад өгнө гэдэг чинь одоо миний амьдралд бол маш том тус болсон байгаа байхгүй. Баярлалаа гэж хэлээд багтахаар би тэгээд дотроо юу гэж бодож явдаг вөхөр ган хөлөг одоо зөвлөхөд тэгээд Батгуул дарагд одоо хамгийн анх одоо санаачлалтай суусууд сайхан амжилтаараа одоо ингээд Монголынхоо нэрийг гаргаад тэгээд нэг ийм хүнд бас тусалжтэй гэж хараад баярлж одоо баярлуулах юмсан гэж дотроо бодож явдгийг. Тэгээс баярлалаа гэж хэлдэг яг зөндөө хэлсэн. Гол нь үйлдэлээрээ би өөрөө одоо ийм зориг мөрөөдөлтэй байгаа гэж анх өөрийгөө танилцуулж ирсэн. Тэгээд тэрэндээ хүрэхийн төлөө одоо тэгээд энэ сайхан туссан улсуудаа цаашдаа одоо улс орныхоо нэрийг өндөрт гаргаад тэгээд хөгжлийн бэрхшээлтэй улсуудынхаа төлөөлөл болгоод тэгээд ингээ явах юмсан одоо үйлдэлээрээ сайхан харуулж явах юмсан гэж боддог. Одоо бид нар ч хөгжлийн бэрхшээлтэй бид нар ч одоо нийтийн тээврийн асуудал жоохон хүнд. Тэгээд энэ тусгай гар ажиллагаатай машинаар л одоо өдөр тутмынхаа ажилд явдаг юм бэлтгэлдээ явдаг. Тэгээд эн чинь 7 хоногийн нэг өдөр чинь нэг дугаарыг хязгаарлалтай байгаад байгаа шүү дээ. Тэгээд дугаарыг хязгаарлалт чинь анх үйлчлэхгүй бас цагдаа нар зогсоон. Асаагуул маргуу тайхгүй нас жоохон өндөрлөлтэй байсан. Тэгээд нийтийн тээврээр явах гэхээр чинь оролцоо юм уу? Тэгээд энэ хөлгөө дан хөлөг энэ тусгай хэрэгцээтэй улсуудаа нэг юм тэмдэгтэй дугаарыг хязгаарлалтаас чөлөөлөе гэсэн санаачлага нийслэлээр гаргаж ирсэн юм лээ. Тэгээд тэр нь дэмжигдээд одоо бид нар чинь дугаараа хязгаарлалт байхгүй ингээд тусгай тоноглолттой машинаар өдөр болго яваад энэ бол бас бидэрт маш их хэрэгтэй зүйл болсон юм аа. Нилээн одоо харж үзсэн зүйл болсон гэж бас бодож боддیں۔ Ер нь бол одоо тэр нийгмийн итгэж юм уу ажил төрлийн хувьд бол нилээн сэтгэл зүрэхтэй тийм сэтгэлээрээ л залуу санагддаг да. Тэгээ ер нь одоо ингээд төрийн албанд ажиллаж байгаа улсууд гол нь сэтгэлтэй гоё ажилдаа сэтгэлтэй ажиллах хэрэгтэй гэж боддог. Яг энэ дээр бол ган хөлөг бол яач ч одоо надад бол чиг сэтгэлээрээ ажиллаад ийм одоо бодиттой одоо тусламж одоо үзүүлсэн юм байгаамаа. Тэгээд зөв залуу хүнээ дэмжицгээе. Лувсан давгийн ган хөлөг. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8 дугаар төрөв. 16, 24 дугаар хороонд ардчилсан намаас нэр дэвшигч Лувсан давгийн ган хөлөг. Бат сайхны зоригт баатар. Жамсрангийн бат амгалан нарыг багаар нь дэмжицгээе.